Ядуу хүний зовлон яасан их вүлээ гэж үндэсний нэг нь дуулалж жүжигт гардаг да. Энэ үгийн утга чанар өнөөдөр огт өөрчлөгдөөгүй байна. Ядуу амьдралын зулайн дээр яндангийн саарлуудаа суунаглан. Тийм ээ. Бидний ядуу амьдралын талбар дээр янз бүрийн гай түүтгэр буйсан чөтгөр шиг бүжиглэж байна. Энэ бүхний эцэст эх орон хүн ард туйлдж гүйслээд гачлантай нь бидний бие махбод туйлдснаас гадна оюун санаа маань туйлджээ. Өвгдөөс маань өргөн их хорвоогийн энхэн зайд бидэнд өгөөмөр баян газар шороо эрдэнэс баялаг үлдээсэн. Оногдсон буйнаа олигтойхон эдэлж, олныхоо дунд од шиг амьдарч, орог саарлуутаанаас огт ангижрахын чадлалга. Халаг минь ягдсан зовсон энэ цагт ямхын төдий боловч ухаан хайрал, хүч хайрал, яахыг зааж, арга чарга ялж, төгс оршин тавилан заяа сойрхоо. Ямар тасраад өгдөг гойлгоч гоо. Хайцдаг. Өчвэ. Альмарнэсэн архины болохоо. Амза ажисуугаад согтдаг юм ахаа анги Гал хөсөө түлгэд яадаг байна. Бай төсөн нөгөөдөг чинь. Чамаа бишгмо хар тооцооч. Чамаа ирдэг гэж хэлээвэт. Ямар юм даа чи? Чамд үхэж байгаагүй чи. Хаш. Хөө. Яасан? Олдохгүй штэ. Яахгүй. Дугуй засвараа хэртэдээ авсан өмнөхийн мөнгийг өгөхгүй байх гэж тавтуулахчгүй байна. Тэгээд
Муу усны таглаа бол. Юу моосны таглаа. Чи навихны бүгдийг авчирдээ. Бүр хайлаас дийц. Чи хөөс. Хулгаалах юм бол хулгааслан шиг хулгаал мэдв. Юмыг хаан дэлс бол бай. Сайн гэрха ажиж бай. А? Надад энэ хар. Дугуй засварын дээвэр дээр зүгээр тиккэт наваалаад гэдэг харагддаг үтээ. Би даанч. Аюу чадахгүй. Тэр чи өвөл болохоор байхгүй болчтیں۔ Хүмүүс бүгдийг бөөндөө давчдаг байхгүй юу? Бөөндөө давчдаг байхгүй юу гэж. Аюу тэр аяг хаваа. Аягаад. Бөөндөө давчдаг байхгүй юу гэн. Тэгвэл тэр дугуй засварын чинь довжоон дээр шат болгоод ингээ өрдсөн байд. Тэрнээс суулаач. Ойлгохтой шиг ойлон багт шиг сэргэлэн байгаа чи. Сэгсгэрд гисэн ээж минь, Симхич гисэн гэр минь гэж Улаанбаатартай ирсэн чинь сайхан байх шүү. Сайхан хатсан. Утаа нь хамар хорсгож тоос налиргийн хөдөлгөөд ямар ойлгохтой байв ч дээ. Дулаан газар сайхан өвлчээ дэрийг хийж явах чил дөрөвөө хуршил зүтгээд байсан. Чи яхаараа дандаа ингэж идэв. Эцэг ихээр төрөөгүй эрэг жалганаас унсан юм шиг л зан гаргаж идэв. Тэглээчүр нь Улаанбаатар мэн утаа өнөртэй муухай гол эн чинь амьдарч байгаагаараа бидний л буруу үсттэй. Ямар ч байсан бидний буруу бишдэг. Миний аав ээжийн ч буруу биш. Би ч угаасаа 40 мянгатад өссөн миний унган нутаг. Харин толгойд дамжирдгаараа танаа аав ээж хоёр л нүүрс толдог баг. Зас болж. Угаасаа ер нь чамтай юу ярьдیں۔ Энэ утаад ортогноос арилъя гэж одоо жагсаал цуглаан гэж өчнөөл ориллоо. Юу ч өччих юм байхгүй. Энэ төр зэсгэн хийж байгаа юм юу ч лаалах шүү дээ. Одоо утаанаас салдаг бол одоо манай Улаанбаатар айл хэдийн дивааж болцсон баг. Тэгээд одоо төр засаг нь л харах хэмжээ авч өгөх болохоор ингээд хүн ард нь жагсаал цуглаа хийгээд байгаа юм байна. Төр засаг чинь хамгийн муу менежер шүү дээ. Одоо ард түмэн жагсаад төр юу хийж чадах юм? Юу ч хийж чадахгүй шүү дээ. Нэрэж тийм байх төө. Зүгээр л хувийн хвшлийг нь л хандах хэрэгтэй байхгүй юу? Энэ төр засаг яаж юм? Утаан зориулсан мөнгөө бараг л өөрсдөө. Заац болж. Бүгдээрээ тийм биш шүү дээ. Уг нь зах цухаас нь эхлээд л аар зархан зүйлийг хийгээд л байт юм байл шүү дээ. Үгүй талайцтай энэ хийх хэрэгтэй биш шүү дээ. Тийм шүү дээ. Одоо энэ бизнес өнөөхөнтэй сайхан харьцаад л одоо ингээл дэмжээл ингээл ажиллах юм бол эдгээр бол одоо энэ утаад ортхон чинь мөнгө төгрөгөө гаргаад туслана шүү дээ. Тэгтэл одоо татвар матвар гэл ингээд дарамтлаад гарч чинь хин энэ утаанд чинь мөнгөө зориулах юм бэ? Хийж зориулахгүй шүү дээ. Би л хувьдаа ялахгүй зусарч баяжхад саад гэдэг сэтгэлээр л ханддаг. Тийм биз дээ. Цагдаа нар Элэнсгийн чинь цагдаа. Тэр мөн нөх яадгийг. Түйрөө. Төрийн цагдаа гэдэг. Төр нь олигтойхон сүхэтэй бол ард түмнээ машинаар нь нүүрс буулгаад өгөх нь яасан? А? Гүч мяна нэгэрийг дулаалаад өгөх нь яасан? Байшин бариад өгөх нь яасан? Бид чинь одоо энэ улсын иргэний юм байгаа биз дээ? аава. Хаймар түлсэн айлыг хотоос хөөнө гэдэг лээ. Ханд өгч байгаа. Хэсгийн дарга манайхыг бүр онцолж хэлсэн шүү. Хин хэсгийн дарга. Ястай мохон жогоргоо байлгүй. Яг хөөгдөж харагдсан шүү дээ.
Энэ улсын чинь иргэн амтран суух газраа өөрөө сонгох эрхтэй гээд энэ улсын үндсэн хуулинд заасан байдгийг тэрийг бариад гитээд байна шүү дээ. Тэр энэ хитгэн ард түмнийг ойлгохтойхон амьдруулж чадахгүй тэр дарга сайд нарыг сайн гот бүр утаадаг. Орд өргөндөө байж ядтал утаадаг. Яадгийг хүйр. Яд. Бид таарч хүрч. Тэд нар тарвалцаж хитэх ёстой юм уу? Өнөө шудрагаас нь хаав. Гүйсдэ манай гит утаа байхгүй л байгаа үстэй. Тэгж ярих юм бол бид хоёр дахь түүхийдийг ашиглаж энэ улс оронд эдийн засгийн хохирол учруулахгүйгээр хотыг цэвэрлээд байгаа юм биш үү? Хүйр. Түлээд ба. Түл. Маргааш ойлоо явж нэгэн олон дугуй олж ирнэ. За юу. Ард түмэн их орнон цөлмөж баяжсан лой үрчин баячингууд угаартаж ухөг. Мусан баячууд сүнтгвэ. Тэд бидний бидний төлөө юу хийсэн бэ? Төлөөд өмнөх. Төлөөд ба. Төлөж өмнөх. Тэр оюутан өөрөө бас нэлээд хэмжээгээр дүүнгэгдсэн л байгаа. Өөрөөр хэлэх юм бол манарцсан байгаа гэсэн үг шүү дээ. 30% юм уу 20% лав. Идэвхтэй шүү. Огт дээрээс нь залхуу нэмсэн оюутан бол юу ч авалгүй л явах нь. Тэгэхээр энэ утаа гэдэг оюун тархийг цээж зүрхийг уушиг зүлдийг яаж ч хордуулж байгаа нь ойлгомжтой байгаа үз. Үнэхээр утуулсан таргуу нүхнээсээ гараад ирэхлээр нэг дүүнгэгдсэн юм ганхаж салгалж өнө утсан хүнийхээ утлыг ирээд мөргөж байдаг шүү. 3-4 удаа чигээд цэвэрлэгээ. Утаа. Ашгүй юм чирээ тараад хүүхдийн мань тариад сайхан тайвшруулад унтуулчлаа. Ут гэдэг юмээс Аштай сайхан зөвлөгөө өгөөч өглөө. монголчуудын ан авдаг юм. Би бүр санаа зовчлаа. Яасан? Хүүхд танаатай өвдөд тахч. Хажууд нь ханаагаад тахын тэр юм чи. Гэхдээ чи харал. Энэ битүү утаан дуугч хот даяараа ханаад нэг алхсан хүн л ханаад тусчих шин. Харин ч энэм ч хөрхи амтаа ханаад хүрчлээ гэд ялархаад хэртлэгөө ажлаа хийгээд бусдад буян болоод явж байгаа нь сайхан сэтгэлтэй юм байна. За мэдгүй. нормандаа татаад 3-4 удаа чихтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. За энэ ч ийм яг цагаар нөх хэвээр биш. ухаан далаа олиглон байж Хамгийн гол нь эрүүл цэвэр агаарт байлгах гэдэг юм да. агаагцгүй сарцааж мэдэх зүйл бол энэ уршиг дутаа. Энэс яаж ангиж ярих вэ? Тэр зэсэг бодож байгаа юм байна. Төмөн олон хүсэж мөрөөдөж байгаа зүйл байна. Дор маяг зүйл хагцж болно доо. Миний хань байгаа энэ хотелийг нийслэлийн гэр хорооллын дүүргийг хардаа. Хичнээн айл, хичнээн өрх, хичнээн яндан байна.
Аав минь дээ. Мөн хүүчин. Таныхаа ургийн ургаас бадраасан ариун гал голомтыг унтраачихгүй юмсан гэхдээ л чүмгөнд ундартал энэ үеийн туйлдтал зүтгэлээ. Өөтөнгөтэй бадраа чадаагүй ч гэсэн үнэс нормын хийсэхгүй өдий хүргэсэ. Мокс хүүгийн чинь сууцал ухаан эрдэм. Таныхаа чихчи хуруунд ч хүрэхгүй юм. Ухаан мотой төрнө гэдэг бурхнаас өгсөн нэг төрлийн шийтгэл юм да. Аль насанд хийсэн үеийн өрийг болтоо. Огонч нэгдэл нийгмийн үед олонний дэмээр арайч ийм яваагүй юмсан. Цаг төр өөрчлөгдөж зуд турхан хавсраад ирэхээр амьдралын урсгал донд сулдаагангаж явсан амтэн чинь зах зээлийн эргүүлгэнд живж эхэлдэг юм байна да. Ядархад яргагчээр энэ айлыг авч явсан халамжт хань минь гурван хүүхдийн минь их чи минь биднийг үнсэн тайсан шалчил орхиод цагаасан эрт хайллаа энэ арчлонгоос надаас хойш хөлтөө хөлгүй энэ гурван хүүхэд яаж амьдрах юм бол та хөрхи. Заримдаа ч эзэмсэн мэрэгжил эрхэлсэн ажилч гэж алга. За энэ гуравч яах вэ гэж бодгосон. Мөдхөн хорвоод ирэх нялх нойтын зэм нь яаж шүүхэн өсч төрөх юм бол тоо. Эдэндээ би гал голомтон дулаан бүлээн бүрэн бүтэн төгс төгөлдөр өвлөлд чадаж байгаа билүү? Ах өрхи. Усны ихэн болонгартай бол адг нь хүртэл болонгартай гэдэг. Үрсийг минь заяа тэнгэр сахус өрших болтугай. Эцэг дээдсийн минь сүнсүлд өршөг. Эрдний улаан гал голомтын бурхан өршөх болтугай да. шаргад цагаан сүлсээр удмууж морчлон хорвоод удаан дэрхийн үнци оршоо
lam을